Penetron Admix нь бетон зурмгийн гайхалтай нэмэлт материал бөгөөд бетоны бүтцийг өөрчилснөөр ус нэвтрүүлэхгүй болгодог. Admix нь барилгын судгалтын үе шатанд ашигладаг бөгөөд цаг хугацаа, мөнгө хэмнэх боломжийг олгоно. Мөн түнчлэн бетон дээр халаан түрхэж наадаг. Эсвэл өөр бусад ус тусгаарлалт зэрэгээс бүрэн татгалзахад хүргэнэ. Penetron Admix хэрхэн ажилладаг вэ? Түүний химийн идэвхт бүрэлдэхүүн хэсгүүд нь уустдаггүй талст торыг үүсгэдэг. Тэдгээр талстууд бетон дох бүх сүв, бичил анд савыг дүүргэдэг байна. Ингэснээр бетоныг ус нэвтрүүлдэггүй болгоно. Түүнээс гадна Admix ашиглан бэлтгэсэн бетон нь шинээр үүссэн бичил анд савыг өөрөө талстуудаараа дүүргэх чадвартай болдог. Объектын ашиглалтын явцад үүсч болох анд савыг Penetron Admix-ийн ухаалаг талстууд дахин шинээр ургаж эхэлснээр анд савыг битүүлнэ. Тиймээс барилгын объектэд ус тусгаарлалт хийх ажилд орцгоё. Бид суурин хавтанг зутгахдаа түүнд бетон зутгах хоолойг байрлуулна. Эхлээд бид 6 м куб бетонд хичнээн Penetron Admix нэмэлт орохыг тооцоолох хэрэгтэй. Тиймээс бидэнд 24 кг хуурай холимог хэрэгтэй. Оруулахаас өмнө бид үүнээс зурмгаа бэлтгэнэ. Үүнийг хийхин тулд Penetron Admix хуурай холимогт шаардлагатай хэмжээний ус нэмж гараар эсвэл бага хурдтай өрөм ашиглан 2 минутын турш холино. Бэлдсэн Admix зурмгаа 5 минутын турш шингэн бетон руугаа нэмж дор хаяж 10 минут холих хэрэгтэй. Бетон руу Penetron Admix-ийн хуурай холцыг нэмэхийг хатуу хориглоно. Дараа нь бетон цутгалт хийхийн өмнө урьдчилан бүх технологийн анд цав заагуудад өөрөө тэлэх чангалуур пенебарын тусламжтайгаар ус үл нэвтрүүлэх ажлыг гүйцэтгэнэ. Үүссэн бетон хийцэн ямар ч онцгой арчилгаа шаардлагагүй. Penetron Admix нь байгууламжийн ашиглалтын хугацаанд бетоныг хамгаалдаг болохыг санаарай. Тиймээс ус тусгаарлалт хийх асуудлуудаа үүрт мартаж болно.